Чи шард болох гэж дутлаад байгаа. Юу шар? Яагаад би шард орно гэж? Өтөлс би ахыг алаагүй үстэй. Чи ахыгаар бидэнд дуудаж өгөө үстэй. Одоо цагдаагийнх нь шамайг гэмтэрхийн хангасаад ингээд орондоо яа ирж хайж. Та намайг зүгээр л дуудаад өг гэж хэлсэн биз дээ. Тэгээд орондоо миний өрийг цайруулъя гэж хэлсэн. Тэгээд би ахыгаа дуудсан. Тэгсэн чи танай хүмүүс манай ахыг алчаа үстэй. Би энэ чи ямар амаатай. Тэгэж та. Яах ч үгүй та надад авсан биз дээ. Уг нь өчний сайн хэлж ойлгуулаад явуулчихъя гэж бодсон юм. Тэгсэн танаа тэр тийнийг ах чинь зөрүүдээс болоод үчиглээ. Хэрвээ миний үгэнд ороод хэрэг хүүхнээсээ аль хэдийн болчихсон бол ах トゥ та хоёр өнөөдөр ирүүл саруул эрхчлөөтэй явж болох уу байсан. Гэтэ яах. Чи надад одоо өргөө болсон. Гэхдээ би амлснаа чамд өгнө. Шагнал. Миний шагнал. Шагнал. Таг дубаа байсныг чинь намаа гэж явсныг чинь төлөө миний шагнал. Одоо би тэгээд энэ хөнгөрч яах ч үлээ тий. Хэлгээл дээр миний мэдээлэл бүгд өгсөн байгаа тий. Миний туслахууд чиний хаан байхыг чинь хэлээд өг. Чи нэрээ нууцлаад аль болох хүмүүсийн анхааралд орохгүйгээр амьдрах хэрэгтэй. Хөлөг минь үүрнээсээ хоншороо зохиолгаад миний тухай нэг л ам алдах юм бол би биш. Чи шоронд орно шүү. Чи намайг хиндгийг дэвцтэй. Хууль цагтаа чинь миний гарт ойлгоо. Та бидээс гойдгүй. Та намайг битгий шоронд хилдэдэг. Та намайг эндээс хаашаач хамаагүй, хаач хамаагүй явуулаад өгдөг. Та чадсан шүү дээ. Би танаас гойж өгдөг. Хэрвээ тэгэх юм бол би амьдралдаа таны ач тусыг хизээш мартахгүй. Та чадсан шүү дээ. За. Чамтай баярлж яах. Зав надад алга. Амаар хэмжиж явах юм бол чиний тэр хүсээд байгаа ертөнцийн хязгаар гэдэг л үчиг би зүгээр явуулаад өг. Чи ганцхан л дугуйл бай. Ойлгов. Би та дугуйч чадна. Айсис. Энэний хаан юу хийх? Хаашаа явахыг хэлээд өгнө үз. Ойлголоо дарга. За. Замдаа сайн яваарай. Эргэж уулзахгүй байх гэж найд. Би таныг тагс хизээж харагдахгүй. Хэрвээ яг эндээс таныг явуулах юм бол. Миний ахыг алсан. Хүмүүстэй тооцоодох. Тэгэлгүй яах юм бэ? Тэгэлгүй яах юм? Миний өгөнд ороогүй хүн шийдэл авсан шүү. За.
Чи хайчихгүй. Юу хайчих гэвч? Дагч намайг эндээс яваа гэж хэлсэн мэт чамайг явуул гэж. Бид нар замаараа нэг шилэн авах шүү. Ингээд бид нар хол явах. Их хол явнаа. Тийм ба сайн. Босоо шалын цаваарсан юмас холч ирэв. Чи хаашаа ч явахгүй за. Ойлгож байна уу? Чи яаж вэ? Дагч намайг эндээс аваад гараа гэж хэлсэн мэт. Чамаа боо. Эсвэл би чамд мөнгөний тал мөнгө өгье. Чи яаж вэ? Чи надад болтой би чамаас хууч. Буугаад та. Би чамд хөссөн бүхний ч өгөөд. Танамд дуусна. Ашгүй. Та нэг марж ирүү. Аслис чамд юм хэлээгүй юу? Хуршируу дараа. Юу тэрвлээ? Юу тэрвлээ гинэ? Юу тэрвлээ? Чиний надад ирж өгчин дүлэрч гэв. Эсвэл чи бодлоо мэдэн бүдлээд байгаа юм уу? Миний хоёр ч гэж угаасаа жоохон түлээлтэй. Танд толгой дөрөвлөгөө зөвхөөсөр хаад. Өөдөө дараа Аслис яг юу хэлнэ гэж. Саад мошнавч надтай ажиллахгүй гинэ. Тийм болохоор намайг эхнэр хүүхдийн минь зүгээр орхиороо гинэ. Яа. Гүй дараа наагүй хараа үг алдахгүй л үү. Зүгээр ингэж өгчөж болдгоо. Чи намайг сургах гэдэг юм аа? Арчиж. Гүдээ дараа би зүгээр л асуудлыг ингэж хөндрүүлэх хэрэг байгаа юм бол гэж. Асуудлыг хөндрүүлэхээр миний асуудал хүндэлдэггүй юм. Чи тэгээд намайг мэдгүй. Би чам азарган чам тэгэлгүй явах гэдэг. Та бас үргэнд холгоолгоч. Би бүх амьд гэрчийн замаасан зайлуулж устгаад чамаг санхүүгийн группийн мэдлэлд байгаа улааны нүүрсний ордыг өөр юм болгож авна. Чи мэдж байна уу? Мэдж байгаа. Гэхдээ тэгэхээр чинь та том дараа болно гэсэн үг. Тэнийг бэлтрэг чинь заримдаа нэг гой юм ярина шүү. Тэгээд дараа таныг хамгийн том дарга нь болохоор би юу болох вэ? Чи юу болох вэ? Чи юу болмоор вэ? Үгүй дараа би бол таны хийхснийг л хийн. Харин та надад итгэх юм бол өөрийн гэсэн компани тайлбарлаж. Шумалтай харшаар ах нэ. За тэр яах? Чи залуусаа явуулаад нэг том тэрэг бэлтчих. Юу? Манай чинь зөндөлөх үстэй. Хөлөг минь. Чи өөрийнхөө тэргээр аваар хийж сагдаад баригдах гээ юу? Аваараа. Юу аваа? Нэг том тэрэг хаанаас ч хулгай хийгээд хурамч намар зүчих. Надад би тэр ногш. Нагвата уулзсан. Уулзах гэжтэй. Үдэж өгнө. Дараа нь ажил дуусны дараа тэр номер аваад хэр хайчихаар.
Би явуулах уу? Яа. Байж. Чи яагаад ингэж домоотой байна? Ойлгож байна. Нагвагийн араас хэтрэг их шаналсны хэрэггүй. Нагвагийн хариуцж байсан салбарыг би ч хамт хариуцвал би хүнийг шийтгэхтэн шийтгэсэн шиг шийтгэж бас шагнахтаа шагнасан шиг шагнах юм шүү. Ойлгов. Гэхдээ тосол аваад арай би юм шүү дээ. Би тийжсэн гэлөө өөрийнхөө гараар чи зүгээр л миний хажууд байж байна. Ойлгосноо? Яа. Ойлголоо. За яасан багшаа? Яацаа? Юу ч юм багшаа. Яасан гин яагаад дуудсан бэ? Яах юу хэдий бэ? Найзынх нь хэрэгээс болж дуудсан шүү дээ. Өөр юунаас болж дуудсан? Яасан гин багшаа? Манай найзыг авсан алуурчны хэргийг хаахад болчих шүү. Оо ашгүй. Тэгвэл харж амарх үед лээ. Олдсон юм багшаа. Үгүй. Нэг мөн өгсөн архичны ингрээс миний найз төрөв чүчиг гэрэмтийн болсон. Эднүсийн тайлбарлаж байгаа. Тэр нь алуурчин гинэ. Аа, тэгээ архичиг хүү алсан болж таарсан уу те? Яагаад алсан юм бол? Шийдэл надаас ухаантай гэдэг. Яах юм үдгий? Цуг арх ууж байгаа л одоо ч нэг алдчихдаг болсон шүү дээ. Чич хотын хөлт мэдэхгүй л дээ. Манай гэр хороолтол ерөөсө цуг сууж байгаа л нэгэн төрүүлээс хотхоор нь утгалчаад байгаа шүү дээ. Нэг л сэжигтэй санагдаад байгаа юм да. Тэр архич нь тэгээд насаараа шоронд суус. Хүнд гэмт хэрэгт. Ах тэр юм байж миний найзыг алах уу? Нэг л ноо байна. Ноо гэж өгшөө. Согтуу хүмүүс нэгнийгээ алахыг одоо алийг тэрхэх вэ? Цэцэгтэй дахин байхгүй л хөдөлж чинь. Баталцсан болоод багшаа бүгдөө одоо хэвэн амьдралтаа орё л доо. Үгүй. Гэхдээ багшаа номын клубээ нээчихэл та. Тэгээд гой зарлал сургууль дээр наагаад үргэлжүүлээд аа. Номын клубээ үргэлжүүлээд. Тэхүү. Жохон бодох юм байна. Абук. Номын клуб нээхэд бодох юм багшаа юу юм бол? Наа санаа чи юус таалагдахгүй. Багш дотор таалагдахгүй юм чи бусдад таалагдахгүй гэсэн. Одоо байгаа хэдийгээ яа гэж байна. Ном унших чинь саруу саахан талбай хэрэгтэй. Талбай мадбай хамаагүй байхгүй юу? Хүн номоо уншаад ойлгож ивэл тэрийг хаанч уншсан болно заяа. Жаан гэдэг үү гэж. Багш эргэлзээд ариа нэг юмыг буруул гэх юм бол багшийн зөвл байх хэрэгтэй. Тэр чиний ярьж байгаа буруу. Борба. Чи миний эргэлзээг батлаа. Баярлалаа. Хөөе. Багшаа тэгээд та наа тэнийхээ үгэнд ороод миний клубөө хэрэгжүүлэх гэсэн санааг дэмжихгүй байгаа юм уу? Үгүй. Ер нь тэгээд зөвлөгөөг хэн өгсөн нь чухал биш. Тэр зөвлөгөө хэн хэрэгтэй байна вэ гэдэг нь чухал шүү дээ. Чиний ч зөвлөгөөс. Гэхдээ сайн нэг одоо биш.